Зөвшөөрлгүй барилгын асуудал дээр бас түрүүн бацааруулагчтай санал нэг байна. Нэгэнт баригдаад айлууд нь орчихсон. Тэгэхээр одоо бас энийг оруулаад энийг одоо байрны асуудлыг зэгслэхийн тулд хэд хэдэн хууль зөрчиж байна гэдэг асуудал байгаа. Гэхдээ яг бодит байдал дээр одоо энэ чинь одоо шинэ удирдлагууд аваад шинэ хотын удирдлагууд өмнөхөөс аваад тэрний өмнөхүүд нь өмнөхөөс аваад тэгэл алдаа оноотой бүгдийн л цуг авч байгаа шүү дээ. Тэрнээс одоо өмнөх удирдлагуудын үед олгогдсон байсан өмнөх удирдлагын үед баригдсан ч гэдэг юм. Ингээд би энэс бас төөрөөд байж болохгүй болчиход байгаа. Тэгээ би бас өөрөө бас энэ нөгөө энэ зөвшөөрлгүй барилгын худалдаа өгч болж хохирогч болоод одоо ингээд бас олон жил болж байгаа л хүмүүсийн нэг нь. Тэгэхээр энэ чинь маш их зовлонтой болчиход байгаа. Тэгэхээр энэ дээр бүр болохгүй бол иргэдэн бол бас нэг нээлттэй ярилцаж шийдэхгүй бол эн чинь одоо чинь 300 хэдэн барилга байгаа гэсэн чинь бараг 8 зүгэж штэ. Ард нь одоо бараг 10-20 мянган хүний асуудал тэнд тулгарсан байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр энийг бид нар бас яаралтай шийдэж эсвэл хууль өргөн барих юм уу эсвэл дотоод дүрм журмаараа зэгцлэх юм уу эсвэл ингээд дандаа бие биенээрээ ингээд буруугаж ихэд тэр одоо амьдарж байгаа айл өрхүүдийг тоггүй усгүй амьдруулад байх юм уу гэдэг энэ маш хүнд асуудал байгаа. Тэгэхээр энэ дээр бас маш нарийн гаргалгаа гаргаж одоо хэдэн талаасаа хилцэл зөвшөл ийцэхгүй л болохгүй. Энэ угаасаа л төрийн одоо алдаа гэсэн үг шүү дээ. Төр өөрөө хянч чадаагүй учраас тэр барилга босцсон шүү дээ. Төр өөрөө хянч чадаагүй учраас. Тэгээ нэгэнд босцсон. Тэгээд иргэд одоо худалдаа авалт тэгээд мөнгө төлөөд авцсан. Одоо тэгэнгүүт энэ анханасаа зөвшөөрөл аваагүй юм чинь ингээд иргэд цаана охироод байна л гэдэг ийм асуудал байгаа. Тэгээ энэ дээр бид нэг нээлттэй бас ойрын хугацаанд ярихгүй болохгүй болсон шүү гэдэг зүйлийг хэлье. За дараагийн санал бол энэ зогсоол дээр бас саналууд бас өмнө ч гэсэн байнга гэлж ийсэн. Одоо нэг хэдэн хуваарь бизнес эрхлэгчнэр зогсоол ажиллуулад бас ингээд амжиргаагаа залгуулдаг байсан. Тэгээ яг манай хот чи одоо монопол баячуудад их дуртай болохоор Моннис жилөө нэг том компани гээд бүгднгийн ямар ч төсөл гэлээгээд авцсан. Тэгтээ тэр төсөл дээр мөнгө гаргаагүй. Энэ гэрээгээ барьцаалаад банкнаас 15 тэрбум төгрөг аваад өөрөөр хэлбэл бидний одоо татварлагчдын мөнгөөр гэсэн үг шүү дээ. Барьцаалж 15 тэрбум төгрөг аваад тэрүүгээрээ зогсоолоо засч яана ч гэдэг юм. Ингээд хүн сонсохоор бүр ингээд эдгэлж доримжилж байгаа юм шиг юм явж байгаа. Тэгээ цаатал нь дахиад маш олон одоо гэр бүлийн бизнесийг л бид нар өөрсдөө өгөө үжиж байгаа байхгүй. Тэгээ энийг хин хийж байгаа ихээр хотын бид нар хийж байгаа шүү дээ. Зөвшөөрлөө өгж байгаа, тендерийн зарлж байгаа, сонгон шалгаруулалтыг хийгээд өгчөж байгаа. Зүгээр явж исэн юмыг заавал энийг менежментийн сайжруулна гэдэг. Одоо тэгээ сайжирсан юм нь байхгүй байна гэдэг ингээл гомдолтой. Жагсаал цуглаа ингээд иргэд баахан гадаа ярьсан. Би нэг асуудал хүндсэн чинь та ингээд урд одоо ингээд уграад яваач гэж. Тэгээ би өөрөө явахаар чинь хотынхаа эсрэг явах гээд байгаа юм шиг ийм байр суурьтай. Гэхдээ байнгын зарчмын зүйлүүдийг энэ хотын удирдлагуудаа хилээд явж байгаа. Энэ санаачилсан хүмүүст нь алдаагаа засч болдгоо юм уу? Энд чинь эцсийн дүндээ тендер биш баг тохиролцооны юм явцсан байлаа гэдэг. Энийг бас шалгаж үзвэл яасан бэ гэдэг зүйлүүдийг дахиад л ярьж байгаа. Тэгээд удахгүй байдал гурцдах юм бол энэ олон жижиг асуудлууд ч өөрөө маш том аагц болж хувирдэн шүү гэдгийг бас та бүгдд хатуу сануулж хэлье. За сүүлийн одоо хэлэх гээд байгаа юм гэвэл бид нар өөрсдөө энэ бүтээн байгуулагчдыг дэмжнэ, барилгачдаа дэмжнэ. Яаж дэмжиж болох юм л гэдэг. Гэхдээ бид нар энэ хорлоол байгаа, эсвэл дээрэмдэл байгаа шүү дээ. Би саяхан одоо нэг асуудал тулгарчаад байгаа. Бид нар энэ трам төслийг хийнэ гэл ингээл явсан. За Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорон дээр 36 айлыг чөлөөлөд нэг айлыг байрын салаа одоо нөгөө ашигтны шаардлага хангахгүй болсон байрууд байгаа шүү дээ, цагаан байрууд. Нэг айлыг байрын чөлөөлөхийн тулд энд чинь маш их асар их зовлон явдаг байхгүй юу? Тэр байранд нь дүүцүүлэх байр өгөх юм уу, мөнгө өгөх юм уу? Эсвэл одоо дахиж газар худалдаж авч өгөх юм уу? Аргаа ороод одоо хүүхдийн чинь төлбөрийг төрүүлээ төлжий, та энэ дээр гэрээгээ зураад өгөөч гэдэг маш их одоо асуудал цаг хугацаа хөрөнгө мөнгө явдаг. 36 айлыг чөлөөлөд гэрээгээ хийгээд даалгавраа аваад энэ жил барилгын нураагаад ажиллаа эхлээд тэр 36 айл байртаа олно гэж төсөөлж исэн чинь манай мундгууд яасан гэж трамынхаа тэзөг тавихтаа яг тэрийг нь дээр нь давхцуулаад тавьчихсан. Бүр яг давхттай ирэн тавьчихсан. Ингээд маргаан болоод хүмүүстэй уулзалт хийсэн. Юу болсон бэ гэсэн чинь эзэн холбогдогч нь олдоогоо бүгд түлхсэн. Ерхий архитектур мэдхгүй гэсэн. Ерхий хөдөлгөөний газар мэдхгүй гэсэн. Автозам мэдхгүй гэсэн. Юуныхан газрын алба мэдхгүй гэсэн. Хамгийн сүүлд нь тэр нэгдсэн төслийн удирдлагын газар очисон. Биднэрт агнаасаа ингэ сануулж тараас өгөөгүй штэ гэдэг. Өөрөөр хэлэх юм бол тэр тухайн компани бүх хөрөнгө мөнгө цаг хугацаагаа зарцуулаад төслөө эхлүүлэх гэсэн чинь гинтхэн хотын төсөл орж ирсэн. Хотын төсөл орж ирэхдээ нэг ч асуулга яваагүй. Зөвшөлтсөлж яваагүй. Зүгээр шууд дээр нь хэдэн нөхдөө тойр зууж агаад батуулаад зураг тавьчихсан. Тэрний ард хичнээн айл, хичнээн компани, хичнээн хүний эрх ашиг хөндөгдөж байгааг хэн ч асуугаагүй. Тэгээд хөөцөлтөөж явахаар
хотын том төслөөж явж байна. Тийм учраас одоо ингээд авахаас өөр арга байхгүй гэдэг. Ингээд ийм зовлонгуудыг бид нар өөрсдөө үүсгээд байна. Тэгэхээр би өнөөдөр энийг хэлж байгаа нь юу вэ гэхээр яг энэ асуултан дээр та бүгд маань холбогдох хүмүүс маань ялангуяа тэр нэгдсэн төслийн удирдлагын газрын дарга зэрэг нь байдаг бол энэ төслүүдийг судалж үзээд дараагийн энэ хилцүүлэг дээр хариулттайгаар яриарэ. Айлуудынх нь иргэдэнд ирнэ. Гадаа үүдэн суун, тайлбар авахыг хүснэ. Ягаад гэхээр өөрсдөө хохирох хүсэхгүй байгаа, компани ч гэсэн хохирох хүсэхгүй байгаа. Зөвхөн өөрсдийнхөө хүчээр хоорондоо ойлголцоод бизнесээ явж ангууд төр гэж дээрээс нь дарамт гаргаж ирээд дээр юм ийдсэн. Би бол энийг бол дээрэмдүүлчлээ гэж харж. Тэгэхээр энэ дээр маш тодорхой бодит хариулдаг уу. Тэр одоо байгууллагын хүмүүсийн битгий гөлөг төрүүлж байгаа юм шиг тийшээ чав, ийшээ чав, над чамаагүй, тэрэнд чамаагүй гэдэг ингээд одоо битээ асуудлууд дээр битээ асуудал нэмээч. Энэ дээр бас хариуцлагатай тайлбараа бэлдээрэй гэж хэлье. За баярлалаа.